Нэг хүн шиг нэгдэж чадсан Октийн бүжгийн хамтлаг бид бүхэнд өөрсдийн шилдэг үзүүлбэрээ үзүүлэхэд бэлэн болжээ. Энэ бол янзхан хүрээ хамтлаг. Эхний шатны шалгаруулалтанд хүүхдүүдээ бүжиглж байгааг харах үнэхээр гоё санагдсан. Үнэхээр бахархсан хүүхдүүдээрээ. Би тэгэхэд нэгдүгээр шатнд үзүүлбэрээ үзүүлж байсан. Тэгэхэд шүүгч нар маань биднэрт өөр аян дээр Монгол үндэснийхээ бүжгийг одоо бүжиглж үзүүлээч гэгээд тэрэн дээр бас тааруулж хийх гэж бас жоохон эвгүйсэн. Гэхдээ бид нар даваад гарсан нэгдүгээр шатнд амжилттай тэмцсэн. Хагас шигшээний шалгаруулалтанд бидний үеийн хүүхдүүд ямар ирч хүчтэй цоглог тэгээд мөн эмэгтэй хүний тэр гоо цэцлэнг үзүүлэхийг зорьсон байгаа. Тэгээл үүнийгээ бид нар үзэгчдэд хүргэж чадсан байх гэж бодож байгаа. Өнөөдөр бид нар цоглог ирч хүчтэй болно. Тэгээд үзэгчдэд өөрсдөө мэдрүүлж тэгээд бас бүжгэлтэл нь бүжиглэнэ гэдэгтээ итгэлтэй байна. Манай хүүхдүүд финалийн шатны шалгаруулалтанд гялалзаж чадна. That's now be water my friend. Янзхан хүрээ хамтлаг тэд яг ус шиг. zig a zig.
Сүдэтэй! Ёстой та нартай лагер явбар санагдчихлаа. 4 тим гэж. Яа, янзтай. Баян. Богино хугацаанд шинэ бүжиг суухад ер нь хэцүү байсан уу гэж асуултыг асууя. Бид нэр пеналын шатны чалгарсныхаа маргааш өгнө өглөөнөөс нэглэл шинэ бүжигээр бэлтгэлд орж эхэлсэн. Тэгээд хэдий богино хугацаа байсан ч гэсэн бид нар маш их хичээл зүтгэл гаргаж бэлдсэн байгаа. Тэгээд энэ үзүүлбэр манай үзэгчид та бүхэнд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Үнэхээр таалагдсан. Өтөөс бас их мэдрэмжгүй хүмүүс юм ба тий амьсгаад жарж явах юм яриудаад байдаг. За. Ингээ шүүгчний хасдаг දී сонсын амьсгаадаг байгаа дээр. Чимгээ шүүгч. Үнэхээр янзгын үрээнийхэн ч янзтай. Язгнуулдаг гэдгийг хүн болгон мэддэг штэ. Манай охтуудын хамгийн гол нэг шинж чанар байд юм а. Та нарт яг одоо тийм үндэсний эсвэл яг тийм модерн гэсэн юм баг. Та нар бүгдээрингийн цогцоор нь хийж чаддаг. А тэгсэн ирнэ хаанч хөдөлгөөнд чинж тэр хувцсанд чинж тэр үндэсний гэсэн тэр нандин элементүүд заавал байж идэг. Оршсоор л байдаг. Түүгээрээ та нар бусад одоо охтын ам бүжгийн амтлагуудаас үнэхээр ялгаатай байж өнөөдрийн энэ өндөрлөгт хүрсэн шүү охтуудаа. Баяр хүргэе, амжилт хүсье. Чока шүүгч. Хөгжмийн сонголтууд их гоё байлаа. Тэгээд та нарын хувцс надад маш их таалагдж байна. Та нар бас өөрснөөрөө бахарх хэрэгтэй. Бүжгийн ертөнц та нарыг хүлээж авахд баг бэлэн болцсон бай юм шиг байна шүү Монголын. Баярлалаа. Шүүгч баяраа. Та хэтэрхий өөрсдөө эвдэх гээд тэгээд яг янзган хүрээг алдчих шиг боллоо миний бодлоор. Тийм би та нарыг ерөөсөө миний урд нь харж исэн хамтлаг бишээр хараад байт. Тийм ер нь жоохон өөр байна. Гэхдээ тэр өөрчлөлт нь бол нэг тийм сайнаар нөлөөлөөгүй байх л гэж би хараад байна. Маш харамсалтай. Өөрсдөө эвдэж явах хэрэгтэй шүү дээ. Тийм шүү дээ. Дандаа янзган хүрээг Тэгээд шүүгч яг одоо хэлэх хөгч. За. би яг иймэрхүү учраас баярайтайгаа жаахан таарамжиг байна гэж. Ямар ч байсан би бол бодож байна. Одоо ингээд бүжгийн хамтлагууд маш олон байгаа шүү дээ. Иймэрхүү бүжгэртэй. Тэднэрт бол та нар бол үнэхээр тод хүлгэр жишээ болж чадж байгаа. Мэдээж ирэх жил манай шоунд орж ирэх бүжгийн хамтлагууд ер нь юу бодож байгаа бол тийм үстэй. Маш том одоо үлгэр дуурайл болж байгаа. Баяраа. Янзган хүрээнийхэн бол сак байхгүй юу да. Бараг Юу яриад байгаа юм бэ? Янзган хүрээ амтлагтаа баярлаа.